За сайн байцгаана уу. Жинлсэн хамгийн бага хавтартай аргийг талаар өнөөдөр ярих гэж байгаа. Жинлсэн хамгийн бага хавтартай арга маань болохоор heteroscedasticс-ийн асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг ийм арга байдаг. За өмнөх хичээлүүдэд давтаж ярих юм бол heteroscedasticс-ийн асуудлыг хөндөж ярьсан байгаа. Энэ нь Gauss-Markovын теорем ёсоор эмэл регрессийн коэффициентуудыг үнэлэхэд бид нэр хамгийн бага квадратын арга гэдэг аргыг ашигладаг тийм үү. Энэ арга нь болохоор сума бодит ажиглагдсан утга болон түүнийг таамаглаж буй малгайтай утгуудын квадратын нийлбэрийг минимумчлах байдлаар бета коэффициентуудаа хайж болдог байгаа тийм үү. Тэгэхээр энийг арга минь бета коэффициентуудыг үүсгэсэн нь бета коэффициентуудын үнэлт болно гэж үздэг. Гэтэл эмэлаар 5 нөхцөл буюу homoscedastic-ийн нөхцөл гэж байгаа. Homoscedastic-ийн нөхцөл. Энэ нөхцөл нь юу гэж хэлдэг вэ гэх юм бол үлдэгдэл самсргүй хэмжтгүүний вариац нь тогтмол байх ёстой гэж хэлдэг. Энэ үлдэгдэл самсргүй хэмжтгүү маань юу хэлээд байна вэ гэх юм бол бидний ажиглалтын утгуудаас энэ утгуудаа тайлбарлагдах хусагчдын ханд бид нар бол ийм тэгштэл бичдэг тийм үү. K x k гэхдээ энэ бол хязгаарч энэ тэгштэл бол хязгаарч ер нь бол биелэхгүй. Тийм болохоор энэний цаана үлдсэн ямар нэгэн самсруу хэмжтгүүн бол үргэлж оршино гэж хэлэнгүүтээ бета коэффициентуудаа OI квадратын нийлбэр хамгийн багахаар сонгож олдог гэж хэлсэн тийм үү. Энэ илэрхийлэл маань анх тавьдаг. Энэ илэрхийлэл маань y малгайтай. Тэгэхээр y-аас хасганы y малгайтай a гэдэг маань үлдэх самсрах хэмжтгүүн гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас өөрөөр хэлбэл үлдэх самсрах хэмжтгүүний квадратын нийлбэр нь хамгийн багахаар сонгож авдаг гэж бити хэлж болно. Гэтэл энэ үлдэх самсрах хэмжтгүүний вариац нь бид нар тогтмол байвал эмэлаар 5 нөхцөлийг биелж ийн буюу homoscedastic нөхцөл биелж байна гэж хэлдэг. Гэтэл энэ биелэхгүй байх юм бол буюу энэ зүйл нь өөрөө тогтмол бус байна гэдэг нь өөр юу гэсэн үг хэлдэггүй. X ямар нэгэн X самсруу хэмжтгүүнүүдээс хамаарсан ямар нэг илэрхийлэлээр функцэн илэрхийлэлтэй гэдэг гэсэн үг болчихно тийм үү. Ямар нэгэн X нэгэж олно эсвэл бол X K X L гэх мэтлэн өөр зарим хувьсчдаас хамаарч болно гэсэн үг. Ийм байх юм бол энэ мэдээж хэрэг тогтмол биш болчихно тийм үү. Тогтмол биш. Энэ нөхцөл биелэхгүй байвал буюу тогтмол биш гэх юм бол энэ бол heteroscedastic асуудал үүсэж байна гэж хэлж байгаа. Тэ. За heteroscedastic асуудал за биелэхгүй биш heteroscedastic асуудалтай байх юм бол тэрний яг ямар үр дүнд хүрээд идэм бэ гэх юм бол эмэлаар 5 нөхцөл биелэхгүй бол теорем ёсоор Gauss-Markovын 2 дугаар теорем ёсоор бидний үнэлж гарч иж байгаа энэ бета коэффициентууд маань оптимал биш болдог. Яг буцаа теоремаа санах юм бол эмэлаар 1-ээс 4 нөхцөл биелж их юм бол энэ бол хазаалтгүй үнэлт болдог юм. Бидний борлоод байгаа бета коэффициентуудын математик дундаж бидний олж байгаа их олонгийн регрессийн коэффициентуудтай адилхан байдаг гэсэн үг. Эмэлаар 1-ээс 5 нөхцөл биелж их юм бол харин оптимал үнэлт болно. Оптимал гэдэг нь юу вэ гэж хэлбэл энэ бета коэффициентууд маань ажилтны варианц нь байж болох хамгийн минимум утгатай очиж гэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгийн бага квадратын арга маань байж болох хамгийн шилдэг арга маань гэсэн үг. Тэгэхээр эмэлаар 5 нөхцөл маань бол энд нөлөөлөхгүй. Энэ нөлөөлөд байгаа. Тийм болохоор бидний хайж болоод байгаа зүйл маань хамгийн бага квадратын аргыг шилжингууд бидний вариац нь хамгийн их байж чадахгүй буюу оптимал байж чадахгүй болчихно гэсэн үг. Байх нөхцөл нэн гэсэн үг. За ямар ч өмнөх хичээл дээр болохоор шалгах 3 арга үзсэн. Gold quantity арга. Gold quantity арга нь болохоор ямар нэгэн xi гэдэг тайлбарлагч хувьсагч нь юуны хувьд үлдэх самсруу хэмжтгүүний хувьд нөлөөлж нөгөө гэдгийг өгдлөө x-ийн тэнхлэгийн дагуу сортлоод x минимумаас
макс хүртэл явангуудаа энийг голын медиан утгаас дотроо хагас C хоёр утгуудын хооронд нь хасангуудаа энэ үлдэгдэл энэ хэсгээр дээр байгаа тайлбарлах зөвсгч маань их байна. Энэ дагаад бол нэгч нь багасч гэнэ үү? Өөрөөр хэлбэл энд үлдэх самсрахуйчд хүн чинь эндээс эний хооронд байна уу? Байгаа хэмжээ тэгээ disperse-ийнх нь харьцаагаар шууд олонгуудаа хэрвээ disperse нь адилхан байх юм бол юу гэсэн үг нэ? Үлдэх самсрахуйчд хүн маань вариац нь адилхан байна. Гүү бол эсрэгээрээ асуудал тэнцүү биш буюу тогтмол биш байна. Тогтмол биш юм чинь heteroscedastic асуудал энэ дээр байна гэдгийг ингэж шалгаж байсан. Энэ нь болохоор зөвхөн аль хувьсгчаас нь хамаарж яана гэдгийг шалгахад бол айгүй хэрэгтэй. Сайн арга. Гэтэ нэг муу юм болохоор иймэрхүү эхлээ багаснаа ихсдэг ч юм уу иймэрхүү нөхцөл их юм бол ихчний вариац нь их байгаад байгаа мөртлөө бид нэг голын хэсгээс нь хасч байгаа болохоор бас жоохон дутагдaltaй байх боломжтой гэсэн. Хоёр дахь арга нь болохоор Брюш Пагны арга. Брюш Пагны арга нь болохоор үлдэх самсрах хүнжтгүүний чинь өөрөө тэр үлдэх самсрах хүнжтгүүний вариацтайгаа ойролцоо байна гэж авч үзэнгүүтээ энэ нь илэрхийлэлээ тооцоолох боломжтой болохоор энийг эсрэгээр нь бусад самсрах хүнжтгүүнүүдээс тайлбарлах самсрах хүнжтгүүнүүдээс илэрхийлэх гэж оролддог тийм үү. Тэнгүүтээ Ингүүтээ дараад нь энэ бета 1, бета 2 гэх мэт шинэ коэффициентууд маань бүгдээр тэг байна уугүй гэдгийг ингээд тэг хамгаалаад болгож шалгачдаг гэсэн. Нөгөөд эсрэг хамгаална гэхээр ямар нэгэн утга нь тэгээс ялгаатай буюу аль нэг л утгууд нь үнцгийн коэффициентууд аль нэг нь 0 бол биш болчих юм бол юу гэсэн үг вэ? Үгүй үлдэх самсрах хүнжтгүүний квадрат чинь энэ самсрах хүнжтгүүнээс хамаарат гэдэг бол чинь хамаарж байна гэдэг чинь өөрөө эсрэгээрээ тэр хувьсгчаас хамаарат үлдэх dispersion үлдэх самсрах хүнжтгүүний dispersion тэрнээс хамаардаг болчихлоо гэсэн үг. Энийг шалгадаг арга нь болохоор F statistic гэж байдаг те. F statistic шалгаж болно. Эсвэл бас нэг л англи Лагранж үржигдгүүнээр бас ашиглаж байгаа. Тэгвэл эндээсээ P value-га харуулж үлдэлт хийлж болно гэсэн үг. Тэг таамаглал нь homoscedastic эсрэг таамаглал нь heteroscedastic. Тийм учраас P value чинь өөрөө тэг таамаглал үнэн байх нөхцөл дөх чиний ажилтны утас чинь гарч ирэх магадлалыг илэрхийлдэг болохоор P value маань 0.5-аас бага болвол юу гэсэн үг вэ? 0.5-аас бага болвол heteroscedastic асуудал болчихлоо гэсэн үг. Эсрэгээр 0.5-аас их юм бол homoscedastic байна гэж үзэнгүүтээ энэ асуудал үүсэхгүй байна гэсэн үг. Асуудал үүсэхгүй байвал мэдээж хэрэг энэ чинэлсэн хамгийн бага квадрат аргыг ашиглаад авах шаардлагагүй. Зөвхөн хамгийн бага квадрат арга чинь хангалттай sufficient гэсэн үг болж байгаа гэсэн үг. За гурав дахь арга нь болохоор White арга гэж авсан тийм. White арга гэдэг нь болохоор үлдэх самсрах хүнжтгүүний квадратаа эргүүлээд бүх хувьсгчдынхаа нэг зэрэгт болон хоёр зэрэгтэр дээр илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Зөвхөн x1 x2 гэж хэлсэн бол гамма 0 нэмэх нь гамма 1 1-ийн x 1 нэмэх нь гамма 1 гамма 2 x2-ийн нэмдэг нь гамма 1 x1-ийн квадратын нэмэх нь гамма 2 2 x2-ийн y-ийн квадрат нэмэх нь гамма 1 2 x1 бүжгийн x2 энүүд гэх мэтлээ. Иймэрхүү маягаар хоёрдугаар зэргүүдийг ер нь би ингээд шалгачдаг. Тэгээд бас дахиад нэг энэ үнцгийн коэффициент болгоно тгээс ялгаатай үгүй гэдгийг шалгачиж болно. Тэндээсээ дахиад if stata гаргаж ирчихсэн гэсэн. Энэ бол энэ дарга нь болохоор gold quantity-ийн дутагдлаа нөхцөлийг шалгаад тавьчихдаг гэсэн. Гэхдээ энэ дутагдлаа нэг тал нь болохоор аль хувьсгч нь тгээс ялгаатай бай гэдгийг бол шалгахад бол асуудалтай. Тийм учраас энэ аргын ашигтай тал нь зөв байна уугүй гэдгийг шалгадаг. Дутагдлаа тал нь болохоор яаж хувьсгчаас нь нэмэ гэдгийг шалгаж авч чаддаг гэсэн үг. Тэрнгээр онцлогтой арга. За ямарсаж энэ аргуудаа бол үйлчилсэн байгаа. Тэгээ энүүгээр бол шалгаж чадна гэж байдж байна. Дөнгөтэй за энэс шалгангуудаа эцэг үр дунд нь юу гарч ирэх вэ гэвэл за үнэхээр энэ савлыг самсрах хүнжтгүүний вариант нь энэ вариант нь
аль хусагчаас хамаарат байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө бол хэлж чаддаг болсон байна гэсэн үг. Энийг шалгаад эцэг үр дүнд нь. Тэгээд байна уу байхгүй нь байвал аль хусагчаас нь бэ гэдгийг ингээд энэ 1 болон 2 дугаар арга ашиглаад олчж олно гэсэн үг. За ямар ч тач энийг бол гаргаад орсон гэж болоод чинь одоо энэс цааш үйлдэлийн маань жинсэн хамгийн баг квадраттай арга руу орж ирнэ гэсэн үг. За ямар ч тач за heteroscedastic асуудал байна гэж бол энэ дээр бол дүгнэгдсэн үйлдэл шиг орж ирнэ гэсэн үг. Heteroscedastic асуудал Gedastic-ийн асуудал байгаа үед жинсэн хамгийн баг квадраттай аргыг ашиглана. Зөвхөн гэхдээ бас заавал энэ аргыг заавал ашиглана гэж бол бодох хэрэггүй. Ерөнхийдөө бол энэ хичээлийн хүрээнд л энэ аргыг үзэх юм. Өөр аргууд бол бас байдаг. За энэ аргыг бодоход ийм юм боддог. За ерөнхий онолын хэлбэл яагаад жинсэн гэж хэлээд байгаа юм бэ гэх юм бол бид нар хамгийн баг квадраттай арга дээр маань бол энэ утгыг минимумжилж ирсэн тийм үү? Энэ утгыг. Тэгвэл одоо болохоор эсэргээрээ жинсэн утгуудыг багас хамгийн баг квадратыг нь олдог. Өөрөөр хэлбэл энэ бодит утгаас тааж утгаад хасаад квадратлангуудаа тэр утга болгоныгоо ямар нэгэн жингээр үржүүлээд тэрийг минимумжилдаг гэсэн үг. Ямар тач юм байдаг. За тэгэнгүүт бид нар яагаад энэ жингээ яаж хэрхэн сонгож авах вэ гэдэг бол асуудлыг заавал ярих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энийг л олчих юм бол энийг бол олох боломжтой. За жинсэн энэ жингийг бол ингэж олдог байгаа. Бид нар за үлгэр санал хүмүүжлэгнийхээ dispersion буюу вариац нь за sigma I квадрат гэж тэмдэглэжлээ. Энийг бид нар y квадрат буюу үлгэр санал хүмүүжлэгнийхэн квадратаар дүрсэлж хэлж болно гэж өмнө хэлсэн тийм үү. Энийг би өмнөх тест дээр би за аль хусагчаас нь хамаарат байгаа гэж бол мэдсэн. Мэдсэн бол би тэрийг тэгэхин дагуу ийм загвар үнэлэх боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл би үлгэр санал хүмүүжлэгэн маань квадратаа бол бид нар бол анхны регрессээ өөрөг анхныхаа энэ регрессээ бодох үед гаргаад ирсэн тийм үү. Энэ y бол олчихно. Y олсон чинь тэрний квадратаа бол гараад ирсэн. Тэгмээ тэр квадратаа одоо өөрийг нь тайлбарлагдаач хусагч болонгуудаа тэр x i гэд бусад heteroscedastic асуудлыг үүсгэж байгаа функцийн хувьд ямар нэгэн илэрхийлж байна гэдэг ийм f функцээ хайж болох шаардлагатай болоо да. Энэ f функц нь болохоор ямар ч хийж болно. Уусаа хамаарж байна гэдэг чинь яг ямар хамаарлал гэдгийг бас хэлэхгүй байхгүй. Heteroscedastic асуудлын шалгадаг тестүүд нь яг ямар хамаарлал вэ гэдгийг бол хэлж чаддаггүй. Тийм болохоор одоо энийг болохоор зөвхөн scatter plot буюу цэгэн диаграмаар шууд үрслээ харж болно. Scatter plot-оор OI-ийн квадратаа босоод хэлхийн дагуу харжгаад хэвтэж хэлхийн дагуу үүсгэж байгаа тэр хусаж байгаа хувьд харангуйтай одоо жишээлбэл нэг иймэрхүү дүү юм л үүсгэх ёстой гэсэн үг. Иймэрхүү дүү ч юм уу тий юм үүсгэх ёстой гэсэн үг. Тэгэнгүүт хараад үзэх юм бол энэ өрөндөө шугам байдлаар өсөд байна уу? Ийм илтгэгч маягаар усч буураад байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр шугам байдлаар өсөж байна гэж бол үзэх юм бол энэ f-д аяг ингэж үтсэн гэсэн үг. F-д чинь өөрөө бас gamma 0 дээр нэмэх нь gamma 1 x нэг жолно гэсэн үг. Гэхдээ бас эн чинь бас өөрөө олон хусагчаас хамаарж болно шүү дээ. Зөвхөн нэг хусагч нь энийг үүсгэж явах бол байхалгүй. Тийм учраас тэрийгээ бас f-д x1 x2 гэх мэтлэн өөр бусад хусагчдаас хамаарж болно гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө энэ болгоныгоо базаж нэгтгээ би зүгээр энийг a shot x гэдээ нэрлэлжээ. Бичжээ. Тэгэхээр a shot x гэдэг маань өөрөө ийм байгаад байж болно. Эсвэл бол a shot x нь gamma 0-ийнхэн gamma 1 x1 нэмэх нь gamma 2 x2 гэх мэт ийм шугам байдлаар хамаарж болно. Эсвэл бол ийм илтгэгч байдлаар хэлэх юм бол доошо бууралтай өсдөг, бууралтай илтгэж эсвэл өсдөг илтгэж юм иймэрхүү их юм бол gamma 0 y-ийн gamma 1 x1 юм уу тий. Эсвэл нөгөө хусагчаас нь эсэргүүлээд шугам байж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг x2 гэдэг юм. Иймэрхүү маягаар үүсгэж болно гэсэн үг.
Тэгэхээр эдгээр маань өөрөөсөө бас зүгээр регрессийн тэгштэл аваад авахгүй юу. За энийг за буцаад H гэж нэрлэлцлээ тийм үү? H. Тэгэхээр энэ H-ийн хувьд H маань иймэрхүү нэг коэффициентуудаас илэрхийлэгдсэн ийм нэг тэгшлийн коэффициентуудыг би регрессийн арга ашиглаа болж чадна. Энэ чань минь маань мэдэгдэж байгаа. X-ууд маань мэдэгдэнэ. Тэгэхээр энэ үлдгийг сануулсан бас өөр нэг үлдэгдэлттэй, алдаатай ийм нэг коэффициентуудаас илэрхийлсэн ийм регрессийн тэгшил үүсэж байгаа гэсэн үг. Одоо энийг за 2 одтой гэж тэмдэглэжээ. Тэгэхээр Жинсамгийн бакалаврт аргачлал хэлээд ямар тааж энийг зүгээр энийг болохоор зүгээр хамгийн бага категорит аргаараа үнэлнэ. Эхний алхам байх шээ. Энийг үнэлчлээ гэсэн үг. Энийг үнэлэнгүүтээ дараад нь тэнгуү чинь энэ A шод X олчж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд энийг олдно гэсэн үг. Энийг олдонгууд би дараад нь жингээ ингэнүүгээр сонгож авдаг. Энийг хуваах нь язгуурдоор биш. Жингээ зү нэг хуваах нь язгуурдоор биш. Язгуур A шод X гэж сонгож авч байгаа. Өөрөөр хэлбэл энэ юу л гэдэг нэг юм бол би summa WI Y гэсэн Y малгайтай квадраттай лангута А-яагаад тэгштэл дотор квадрат дотор оруулах юм бол яах вэ? Summa Y I хуваах нь язгуурдоор WI хасах нь малгайтай хувадаг нь язгуурдоор WI. Энэ квадратуудын хамгийн багыг нь болдог гэсэн үг. Тэгэхээр энэ илэрхийлэл маань юу гэсэн үг вэ? YI хуваах нь язгуурдоор WI гэдэг чинь бас Y малгайтайгаас хувадаг нь юу гэдэг чинь буцаад нэг анхны регрессийн тэгшлүүгээ очиж харах юм бол ийм юм үнэлж байгаа тийм үү? YI доороо тэр язгуурдоор аашаар хуваана. Энэ илэрхийлэлд байгаа бүх зүйлүүдээ бас хуваана гэсэн үг. Тэгэхээр энэ маань яг юу минимумчлаад байгаа юм бэ гэх юм бол яаж энийг боддсон юм бэ гэх юм бол YI хувадаг нь язгуурдоор A шод X xi тэнцүү бета 0-ыг хуваах нь язгуурдоор A шод xi эмх нь бета 1-ийг хуваах нь язгуурдоор A шод xi x1i гэх мэтчлэн бета k xki хувадаг нь язгуурдоор A шод xi эмх нь үлийг санамсгамжтхан хувадаг нь язгуурдоор A шод xi гэсэн үг. За ийм юм боддог гэсэн үг болчихж байгаа гэсэн үг. Гэтэл за одоо энэ дээр энэ маань яаж Heteroskedasийн асуудлыг зайлуулад Homoskedasис болгоод байгаа юм бэ гэх юм бол энийг харчихна. Энийг хараад энэ чинь одоо үлгэр санамсгамжтхан юм бас ингэж өөрчлөгдөх нь шүү дээ. Ингэж загвараа өөрчилсөн зүйлүүд. Тэгмээс энийг үлгэр санамсгамжтхан маань язгуурдоор A шод xi гэдэг маань өөрөө юу болоод байгаа юм бэ гэх юм бол бид угаасаа үлгэр санамсгамжтхан маань үлгэр санамсгамжтхан маань нэгнээр илэрхийлж байгаа тийм үү? Өөрөөр хэлбэл sigma I гэдгээс үлгэр санамсгамжтхан маань илэрхийлэгдэх ба гэхдээ бас тодорхой noise орж иж байгаа. Тэгмээс энэ дээр variance OI гэдэг маань өөрөө A шод X болж хурж байгаа гэсэн үг байхгүй. Энэ чинь өөрөө sigma I татварна. Тэгэхээр энийг болж хурах нь. Тэр X-үүд маань бүгдээр мэдээж байгаа учраас тогтмол тооноо. Тиймээс шууд variance-аас гарахтаа disperse-ээс гарахтаа квадрат болж гарч ирэх хэвээр тогтмол тоогоор үзэж байгаа бол тийм учраас энэ A шод xi нэг үрждэг нь variance OI гэсэн. Идэтлийн variance OI гэдэг чинь өөрөө A шод x шүү дээ. Тийм учраас A шод x хувадаг нь A шод xi бо тогтмол нэг тоогоор ирчихэ гэсэн үг. Тогтмол гэдэг чинь нэг гэдэг чинь өөрөө тогтмолтой. Тийм учраас ингэж хувиргасан коэффициентууд регрессийн үлгэр санамсгамжтхан dispersion тогтмолт нэг болоод тэгэхээр яадаг вэ? Тогтмол болцсон чинь Heteroskedasийн асуудлын дээр шууд яригдахгүй гэсэн болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр гарч ирсэн бета коэффициентууд чинь бидний яг жинхэнэ бодит оптимал үнэлэлтэнд болж хувирнаж байна гэсэн болчихж байгаа гэсэн үг. За энэ бол арга нь бол ийм. За одоо яг дараалалаар нь хэлэх юм бол эхлээд нэгт яадаг байх нь тестүүд ашиглана. Энэ тест дондаа 1, 2-ыг ашиглаж
аль тайлбарлаж үзсэгч heteroscedasс үүсгэж байгаа юм гэдгийг нь олно гэсэн үг. Хоёрт нь алсан юм болоо дараад нь нүлэг сандрах шүмжлэн квадрата тэр үүсгэж байгаа хусагчаасаа цэгэн диаграмаар энэ хамаарал юм олно гэсэн үг. Тэгэхээр эндээс юу гарч ирэх нь тэр a shot x гэдэг чинь олно гэсэн үг. Тэгээ дараа нь гуравт нь нүглийг сандрах шүмжтгүний энэ a shot x нөхөн энэ модулөө сургана гэсэн үг. Буюу нэгнээс өмнө л нэг гэсэн үг. Нэг үнэлж a shot x-ийг олно гэсэн үг. За дөрөвт нь y авах нь a shot x. Энэ модулоо энийг үнэлнэ. Тэгээд дараад нь биш болчихгүй. Дараад нь тестийн аргуудаа дахин ашигласан. Энэ дундаас ялангуяа White-ийн тестийг илүү их ашиглана. Гэхдээ White-ийн тестийг ашиглангууд дараад нь буцаад heteroscedasс асуудал байна гэдэг бас үр дүн гарч иж олно гэсэн үг. Тэгэх юм бол яах нь heteroscedasс асуудал дахиад байгаа юм чинь дахиад чи ихнээс нь эхлээд ерөнхийдөө бол чи энэ дундаа ямар нэг алдаа гаргасан байх боломжтой гэсэн үг. Жишээлбэл a shot x-ээ буруу олсон ч юм уу тийм чи алдаа гарч ирэх боломжтой. Тийм болохоор энэ дээр нэг хоёр санаж гарч иж байгаа. Нэгт нь болохоор a shot x нь өөрөө сөрөг гарч ирэх боломжтой. Сөрөг гарч ирдэ гэдэг чинь яг гэсэн үг. Space чинь өөрөө space-ийг чинь би a shot x гэж үнэлээд гарч ирээд байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь үед би ингээ язгуур авч байгаа эндээс гэтэл язгуураас сөрөг тоноос хязгаар авна гэж аахгүй. Тийм учраас эндээс юу гарч зарим observation буюу зарим ажилтны утгууд чинь алдагдаж олно гэсэн үг. Угаасаа сөрөг тоог авч олох юм чинь тэр чинь регрессийн концептээр гарч ирэхгүй гэсэн үг. Программа бодуулсангууд угаасаа бодогдохгүй гэсэн үг бас. Тийм учраас одоо программа бодуулж яхад нэг алдаа ч юм уу эсвэл нэг санамж гарч ирэнгүүтээ тэдэр шиг ажилтны утгыг ашиглаж чадсангүй гэдэг юм гарч ирдэг гэсэн үг. Тэр тоо чи хэд их байж болохгүй. Хэд их юм бол чи бүр өвдлөө ерөөс ашиглахгүй байх гэсэн үг байхгүй. Маш буруу. Тийм их юм бол чи аашд гэсэн маш буруу сонгосон байна гэсэн үг. Хоёр дахь нь болохоор буцаад дараад нь тестүүдийг ашиглах үед heteroscedasс асуудал persist хийх боломжтой. Юу дахиад гараад ирээд иж магадгүй гэсэн үг. Хэцүү үр дүндээсээ дахиад хийхэд тэр үед бас л нэг чи нэг газар алдсан байх боломжтой. Эсвэл бол их чиний алдаагүй байсан ч энэ чинь бас ингэж гарч ирээд их боломжтой байхгүй. Тийм учраас чи тэн дээр бол магадгүй p value нь үнэлтээ 0.5 биш 0.1 гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар сонгож аваад 0.1-ийн түвшинтэйгээр би heteroscedasгүй гэж бол дүгнэж байна гэж бол хэлдэг боломжтой. Эсвэл бол яг өөрөө scatter plot ч юм уу харж агаад яг үнэхээр энэ зөв байсан. Би бол ерөнхийдөө бол яг л ийм хамааралтай байгаа учраас би бол зөв үйлдэл хийсэн гэдэг бодлоо өөрийгөө бас хангаалж өмгөөлөх болдог гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар heteroscedasс асуудлыг Жинлсэн аймгийн бакалаврт ашиглаж шийддэг байх нэ гэсэн үг.